MNCD Entertainment үзүүлж байна. Бидний нэг нэвтрүүлэг. Нийгмийн хариуцлагыг хэрэглэгч оюу толгой компанид 10 жилийн өмнө ажилд орсон ундрах бүсгүй өдгөө хүртэл бус байгууллагт амжилттай ажиллаж байна. Ингээд үзэгч та бүхэн оюу толгой компани хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлцээ мэрэгжилтэн ундрахтай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулно. Мэдээж оюу толгой компани хүн бүрийн сонирхдаг компани. Монголд тэргүүлэгч уул уурхайн компани тэр дуудаа нийгмийн хариуцлагыг хүрээд хөгжлийн бишрэлтэй болон бусад хүмүүст нэлээд тусалдаг. Яг тэр үед нөгөө нэг яг хөгжлийн бишрэлтэй хүмүүсийг яг авахаар хайж байхад нь миний юу яг отгоо би бас ажлын байр айгүй хайж олон газраар явж байгаад тэгээд оюутлага компани хүмүүстэй тааралдаа тэгээд ажлын ярилцлаганд ороод тэгээд анх ажилд орж исэн байгаа. Одоо манай компанийн хувьд ерөнхийдөө хөгжлийн бишрэлтэй ялангуяа тулгуур эрхтний бишрэлтэй буюу тэрнэртэй хувьд нөгөө нэг ажиллах орчин нөхцөл хамгийн чухал. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээрт орц, гарцтэй налуу шат тэгээд дээрэс нь ариун цэврийн өрөө гээд бүх юм нь одоо тэгээ бүрэн хүртээмжтэй байж ажилдаа ирж очин тийм нөхцөл болцоогоор бол бүрэн хангасан. Хамт олонны хувьд гэхээр анханасаа нөгөө нэг яг намайг ингээд яг энгийн хүн шиг хүлээж аваад одоо чи хөгжлийн бишрэлтэй хүн гэдэг ялгуулдаг ч юм уу тий арай зөөлөн ханддаг ч юм уу аль ямар ч тийм юм байхгүй яг ингээд нөгөө нэг зүгээр л эрүүл хүнтэй харьцаж байгаа юм шиг ингээд ундрахаа одоо ийм ажил байна одоо энийг хийзээ тэгж хий гэл яг ингээд эрүүл хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа надад аюу таалагддаг. Хамт олонны хувьд бол мэдээж надаас бас тусалцаа авах юм бас байна. Би ч хамт олноосоо тусалцаа авах юм байна. Мэдээж орц гарцтэй. Тэрэн дээрээ ч би өөрөө яг ийм нэг харьцааны өндөр соёлтой тийм хамт олонтой байгаа баяртай байдаг. Би болохоор анх ерөөсөө төрснийхаа дараа 8 сартай болоод полимерлит бүгэ халдвар цаа гэдэг өвчнөөр өвдөөд тэгээд тухайн үед их хүнд байцаад эмч нарын ачаар тийшээ босч ирсэн. Аав ээж маань намайг энгийн хүмүүсийн дунд оруулсан тэгээд хөгжлийн бишрэлтэй хүмүүсийн юм уу тэрний сургуулиар тусгай сургуулиар яваагүй яг жирийн сургуулиар явсан. Би 53 дугаар сургуулийг төгссөн. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлэр төгсөжсэн. Яагаад би эрүүл хүн шиг ажиллаж болохгүй гэж зөндөө олон газраар ажил хайж явж үзсэн л да. Чи ингээд бүгдэг нэрөө гэж ядах юм уу? Чи нэрөө нэгтлээ юм бол санхүүгийн одоо нөгөө нэг төрийн байгууллага руу явж чадах юм уу гэдэг үүтэй нөгөө хизээж боломжгүй юм өөдөөс нэгтгэж юм уу? Тэрийгээ бас сайн судалж үзэж чаад хөгжлийн бишрэлтэй хүмүүстэй ажилладаг тийм байгууллагуудтай хамтарч байгаа ямар хөгжлийн бишрэлтэй хүн авбал ямар ажлын байранд маань тохиромжтой байна гэдгийг ярилцаж үзэж байгаа хүмүүсийн авбал бас их зүгээр юм уу гэж бодсон. Өөрийн гэсэн ажилтай, өөрийн гэсэн орлоготой, тэгээ өөрийн гэсэн хамт олонтой болно гэдэг бол тэр хөгжлийн бишрэлтэй хүнд зориулж байгаа хамгийн том дэмжлэг гэж би боддог. Ажилд орд мэдээж ялангуяа хөгжлийн бишрэлтэй хүмүүстэй аюу хэцүү амаргүй. Гэхдээ тэр болгонд шантрахгүйгээр өөрийгөө зүгээр ойлгуулад тэгээд өөрөө арай хичээгээд мэдээж ажил олгогч маань сайхан ажил гаргаад өглөө хүний өөрийн хичээл зүтгэл маш их хэрэгтэй те 80% ч юм уу хэрэгтэй. Тийм учраас тухайн ажлын байранд хүн орохын тулд өөрөөсөө одоо жишээ нь энгийн хүн бол яаж хичээдгүү тэрнээс илүү их хүчин чармаалт тэднээс мэдээж шаардлагатай. Тийм учраас маш их хичээгээд өөрийгөө голохгүйгээр хамгийн гол нь хүч сороод үзэх хэрэгтэй. Хизээж бууз өгч болохгүй шүү л гэж хэлмээр байна. Тэ хүн болгоо сайхан тэ энгийн амьдрахыг хүсдэг. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд ажиллаад үзэж яагаад болохгүй гэж. Яагаад хичээгээд үзэж болохгүй гэж тэгээ бүгдээрээ чадна гэж би бол бодож байна.